Бүгдээрээ сайн байцгаана уу? Өмнөх бичлэг дээрээ Германд дах төр лицензийн ажиллах, шүдний эмчээр ажиллах төр лицензийн шалгалтын талаар товч одоо төсөөлөл авах байдлаар нэг иймэрхүү юм байдаг талаар мэдээлэл хүргэсэн. Өнөөдөр болохоор байнгын лицензийн шалгалтын талаар мэдээлэл өгье. За байнгын лицензийн шалгалт гэдэг маань одоо ажиллах Герман, Швейцар, Австри энэ 3 улсад ажиллах, шүдний хэмжээр ажиллах одоо насан туршийн гэх юм уу лиценз. Энийг нь болохоор Kenntnisprüfung товчлохороо Kenntnisprüfung гэж нэрлэдэг байгаа. Энэ нь болохоор яг шүдний хэмжээр ажиллах эмнэлз зүй гардан за тэгэл яг таны тухайн яг бүх мэдлэгийг шалгах ийм шалгалт байгаа. Онол ерөнхийдөө би бэлдэх хугацаа 2 жил гэж бичсэн. Би хувьдаа бас яг юм 2 жил орчим одоо бэлдсэн ирж явж байгаа, бэлдэж байгаа. За хүний хэмжээс ялгаатай тал нь энэ шалгалтаас эхлээд ярьж байгаа. Одоо хүний хэмжээний лицензийн шалгалт бол одоо нэг л шалгалт өгдөг, нэг өдөр болоод үргэлжилдэг. За шүдний хэмжээ маань шалгалт нь дараалсан 3 үе шаттай байдаг. Хамгийн нэгдүгээр шат нь бичгийн шалгалт. Та бичгийн шалгалтаа өгөөд тэнцээд дууссаны дараа тэнцэн тохиолдолд та 2 дугаар шат руугаа явах эрхтэй болно. 2 дугаар шат нь аман шалгалт. Аман шалгалтанд тэнцэн тохиолдолд 3 дугаар шат буюу гардангийн шалгалт. Гардандаа тэнцэн тохиолдолд та лицензээ авна. Ингээд 3 шалгалтыг шат дараатайгаар өгдөг байгаа. Бичгийн шалгалтандаа унах юм бол дараагийн бичгийн шалгалтын хуваар тавигдах хүртэл хүлээгээд шалгалтаа дахиж өгнө. Нийт нэг шалгалтыг 3 удаа өгөх эрх байгаа. Бичгийн шалгалтыг 3, аманг 3, гарданг 3. За 3 удаа өгөөд унсан тохиолдолд харин дахиж одоо энэ шалгалтыг өгч болохгүйгээр өгөх эрхгүйгээр одоо Германд цаашдаа дахиж шүдний хэмжээр ажиллах, шалгалт өгөхийг оролдох эрхгүй болж байгаа. Ингээд дуусчаа гэсэн үг. Тэнцэн тохиолдолд мэдээж лиценз аваад цаашаага мэргэжлээрээ ажиллаад үргэлжлүүлээд явах боломжтой. За бичгийн шалгалт нь ямар байдаг вэ? Бэлдэх хугацаа 6 сараас 1 жил гэсэн. Би ойролцоогоор өөрөө бас 1 жил бэлдсэн. Ерөнхийдөө одоо шалгалт нь 1 жилийн хугацаа, 1 цаг үргэлжилдэг. Та нэг кейс авах юм. Нэг цаасан дээр өвчтний анамнез байж гин, дэлгэмэл рентген зургууд, шүдний рентген зургууд, тулгуурын хүснэгт, за тэгэл хөдөлгөөний зэрэг эдгээр бүх юм ингээд өгдсөн байна. Тэгээ та тухайн хүнд онш тавиад дэлгэмэл зураг одоо бүх юмыг харьцуулж агаад ямархуу төрлийн эмчилгээ хийх үү, ямар шүдийг нь авах уу, ямарыг нь үлдээх үү. Тэгээ эмчилгээний төлөвлөгөө гарахтаа 2 төрлийн. Нэгийг нь одоо partial ч юм уу авагддаг хэмжээ хөтөлбөр, нөгөөх нь болохоор имплант одоо авагддаггүй хэмжээ хөтөлбөр ч юм уу. 2 төрлийн эмчилгээний төлөвлөгөө гаргаж бичгээр ийм 40 минутын бичгийн шалгалт байгаа. За би жишээ олгоод нэг ийм бид нар ингээд нөгөө шалгалтанд бэлдэж байхдаа авч ирсэн ийм жишээ байна. За одоо ингээл өвчтөн тэр 50 настай танай эмнэлэг дээр ирлээ. Баруун доод талд нь өвдөж байгаа, шүдээ ухаад цэцүүс гарч байгаа, шүдний хоол их тэнд нь хоолны үлдэгдэл ингээд цуглараа тэрийг цэвэрлж чадахгүй байгаа. Тэгээд их өвдөлттэй байна. Тэгээд шүд өвдснөөс одоо болоод эмчид хандсан байна. За тэгэл өөр за чихрийн шижинтэй сахарынхаа түвшинд им удаг, 3 сарын сахарын хэмжээнд 7,
За тэгээд цус шингэлийн меликвис болон ас суудаг, пенцилины аллергитэй гэд ингээ гараад ирж байгаа. За ерөнхийдөө ингээд нэг юм зураглал авлаа. За энэ ингээд тулгуурын хүснэгт одоо ингээд хөдөлгөөний зэрэгийн шүд 2 байна. Энд бифуркацион болохоор зэрэгэл 3-тай байна. Энд нь болохоор энд нь ингээ 3-7 гэцэнүүд нь болохоор одоо сүүлхгүйсийг тулгуурын зоондоор хэмжихэд одоо тухайн одоо хэрэг гүнзгий зоонд орж ийн гэдэг нь 3-7 ингээ миллиметрүүдээр ингээ харагдсан. Ийм бүснэг дээрнтэй зарим газруудад өөр нэмэлт рентген зургууд, модель гих зэрэг одоо зүйлсүүд хэлнэ. За энийг ингээд уншаад ингээ эхнээсээ бичиж эхэлнэ. Энийг болохоор би нэг шивцэн нэг л ийм жишээ байсан болохоор энийг оруулчлаа. Энэ гэхдээ өмнөх рентген зурагтай өмнөх жишээний хариу нь биш юм. Өөр ийм юу биччихлээ. Ойролцоогоор нэг иймэрхүү юм бичдэг шүү гэд. За эхнээс нь эхлээл ийм 50 настай ийм өшөөрөгч ингээ орж ирсэн. За ерөнхий биеийн анамнез зүрийг бичсэн байна. Пенцилины аллергитэй сүүлийн 5 жилийн туршидны эмчт очоогүй өвдөл зөөр байгаа. За тэрнээс болоод эмчт хандсан байна. За тэгэл рентген зурганд харагдаж байгаа бифундуудыг бүгднийг бичнэ. Рентген зурагт юу харагдаж байна. За рентген зурагт ясны шимэгдэлт хоризонтал тэнхлэгийн дагуу хоншоор ирүүнд байна. Вертикал тэнхлэгийн дагуу 1.836 шүдний мезиал юм уу дистал талд нь байна. Ийм шүднүүд байхгүй байна. За тэгэл одоо харагдаж байгаа эмгэг болон эрүүл бүх одоо рентгенийхаа дүгнэлтийг бичнэ. Хаана ямар ломб байна. Ийм шүдэнд ийм ломб хийгдсэн байна. Тийм шүдэнд тийм сувгийн ломб. За тэгэл рентген транслюцент, рентген опак ийм юм газруудад харагдсан байна. За тэгэл хамгийн сүүлд нь нөгөө дүгнэлт гэх юм уу? Ингээд яагаад энэ шүд өвдөд байх боломжтой. За 4.8 нь болохоор саадсан. За тэгээд транслюцент харагдаж байна. Фердахтауф гэдэг нь болохоор магадлалтай перикорниtis байх магадлалтай гэдэг нэг иймэрхүү. За тэгэл пародонт тулгуурын бас бүх одоо бичигдсэн байсан зүйлсүүдийг бичнэ. Хөдөлгөөний зэрэг энэ шүднүүдэд 2 дугаар зэрэг байсан, 3 дугаар зэрэг байсан, 1 байсан. За тэгэл ясны шимэгдэл тийм байсан. За ерөнхийдөө ингээ бүх бифундуудаа одоо ингээд өмнө нь өгсөн юмнасаа би юу харж ийн, юуг физиолог, юуг патолог харж ийн гэдэг ингээ биччихье. За тэгээд эмчилгээ орж ирж байгаамаа. Эмчилгээнд дээр би одоо ямар эмчилгээ хийх юм бэ? Тэгээд Германд болохоор ингээ ерөнхий юм систем байгаа даа. Тэр системийн дагуу хэрвээ хүн одоо маш хүчтэй өвчтэй өвдөлттэй ороод ирэх юм бол хамгийн эхлээд мэдээж өвдөж байгаа шүдийг нэмжлэнэ. Одоо перикорнит болоод ирэх юм бол тэр эсхийн эмчилгээ хийнэ. Медаль учижаад цэвэрлээд эмийн бодис хийгээд явуулна. Эсвэл цаасан шүдийг нь аавн антибиотик бичиж өгнө. Эсвэл мис рүү шилжүүлнэ ч юм уу. Хэрвээ хүн одоо контролд ч юм уу ерөнхийдөө би ингээд нэг юм зажилж идэ ингээ араа шүднүүдээ бүглүүлээд ерөнхийдөө юм бүрэн амны хүндийг эрүүлжүүлмээр байна гэж орж ирэх юм бол хамгийн эхлээд шүдний чулууг тулгуурын эмчилгээ эхлээд явна. Дараа нь бүх ломб сувгийн эмчилгээ агтаараа шүднүүд авалт тэднэр явагдаж эхэлнэ. Дараа нь мисийн ажилбарууд эхэлнэ. Хэрвээ имплант хийжээвэл имплантаас суулгана. Орой тайрал шүдний сурвалжийн орой тайралт одоо тийм бүх одоо мисийн ажилбарууд тэгээ хамгийн сүүлд нь хэмэр шүтлбэр ямар төрлийн вэ? Partial байх юм уу? Гүүр эсвэл авагддаггүй байх юм уу? Гэт нэг ийм дараалал байгаа. Яг тэр дарааллын дагуу бичих ёстой. Тэгээд ерөнхийдөө ингээд өвчтөнийхөө эмчилгээнийхээ дарааллыг ингээд тухайд бичижсэн байна.
За тэгэл одоо тухайн үед хэрвээ антибиотик бичиж өгөхөөр бол нөгөө чинь пенициллины аллергитэй гэсэн учраас одоо амгцлын дээр бичихгүйгээр клиндамицин ч юм уу бичгээр иймэрхүү байна. За тэгэл хиймэл шүлбэрийн фаз гэж байгаа хиймэл шүлбэр дээр 1 гэдэг нь одоо миний санал болгож байгаа нэгдүгээр санал болгох төлөвлөгөө маань болохоор за хоншоор ирүүнд нь паршл шүлбэр байна. За тэгтээ паршл гэдэг ингээ бичиж ярихгүй хаана нь дэгээ гогцоо одоо зохиомжоо бас бид нар өөрсдөө хэлж өгнө гэсэн үг. Хаана нь юу ямар даравч хаана ямар шүдээр мезиалт юм уу дисталт юм уу хаагур нь ямар бэхлэгээ явах юм гэдгээ зохиомжоо эмч нь өөрөө бичиж өгдөг. Техникч бол зөвхөн л миний зохиомжийн дагуу шүтлбэрийг хийх үүрэгтэй. Ямар шүднүүдийг ингээд за тэгээд одоо 2 дахь төлөвлөгөөн дээр гэх юм бол одоо авагддггүй ямар нэгэн санхүү эдгээр санаа зовох эрүүл мэндийн даатгалд заавал орсон байх эмчилгээ гэхгүйгээр та өөрөө яг хүснээрээ хамгийн сайн гэж бодож байгаа эмчилгээгээ хийн. Энд нь болохоор имплант байх юм уу? Хэрвээ имплант байх юм бол өмнөх одоо тэр месийн үе шатн дээр имплантаа суулгуулчаад протезийнхаа шатн дээр одоо имплантынхаа бүрээс шүтлбэрийг нь хийн. Тэгээд яагаад имплант хийж байгаа гэдэг шалтгаанаа тайлбарлана. Ийм давуу талтай, ийм сул талтай. За тэгээд ер нь бүх хийж байгаа шүтлбэрүүдийнхаа паршилч бай, имплантч бай. Бүх сул тал, давуу тал яагаад хийж байгаа гэдгээ шалтгааныг нь хэлнэ. За тэгээд хамгийн сүүлд нь 3-6 сар тутам ирж үзүүлэх гээд нэг тиймэрхүү одоо нэг иймэрхүү зүйл бичин. Тэгээ хамгийн сүүлд нь одоо миний өгж байгаа мууч дээр ийм хүснэгт хийдэг. Энэ хүснэгт нь юу юм гэхээр Германы эрүүл мэндийн систем нь одоо шүдний эмчилгээнүүд нь ихэнх нь бүгдээрээ даатгалтайгаа хамрагдсан байдаг. Тухайн хүн байна. Би одоо санхүүгийн хувьд боломжгүй. Гэхдээ ингээ бүх шүднүүдээ ингээ нэг бүрэн болгочмоор байна гэх юм бол бид нар даатгалаас ямар үйлчилгээг тухайн хүний хувьд үн төлбөргүй төлөх боломжтой бэ гэдг нь бүгдээрээ байж идэг. Тэрийг нь бид нар бас бүгднийг сурч цээжлэх ёстой. За тэгээд Б гэдэг нь одоо яг аманд байгаа нөхцөл байдлыг нь дээдлийнх нь хоншоор доотлынх нь ирүү. F гэдэг нь одоо ингээ байхгүй шүднүүд нь VV гэх юм бол одоо эмчлэх шаардлагатай ингээд юм товчлцсон үсгнүүд R гэдэг нь даатгалаас ямар эмчилгээ хийхийг нь зөвшөөрөх юм бэ гэдэг одоо ийм энэ бол ингээ ерөнхийдөө шүтлбэр хиймэл шүтлбэрийн бүх яг план гэсэн үг. Энэ болохоор яг одоо миний хамгийн сайн гэж бодож байгаа эмчилгээний төлөвлөгөө. Ингээд нэг товч үсгээр ингээд биччихдэг. Миний өгсөн шалгалтын их сургууль болохоор яг энэ хүснэгтийг 80% гэж үнэлсэн. Бусад одоо бидний энэ бичсэн энэ бүх зүйлийг 20% гэж үнэлээд хамгийн чухал нь энэ хүснэгт зөв байх хэрэгтэй гэдэг. Тэр нь болохоор бид нар зөвхөн эмч хүний хувьд зөв оншоо тавиад зөв эмчилгээ төлөвлөхөөс гадна эрүүл мэндийн системийн даатгалын бүх одоо ямар шүтлбэр, ямар ломб бүгднийг мэддэг байх гэсэн шаардлага тавиад тэгээд энэ хүснэгт бол бидний хувьд 80% болж тооцогдсон. За энэ шалгалтыг өгөөд за нэг тэнцэх хувь нь нэг 60% гэх юм уу. Тэгээд би хамгийн энэ өмнөх бичгийн шалгалт гэдэгтэр 10-аас 7 гэдэг үнэлгээ өгж байгаа нь энд одоо надад хэцүү байсан нь одоо 10-аас 7 гэсэн үг. Нилийн шалгалтанд бэлтгэхэд хэцүү байсан. Яагаад гэвэл бид нар маш их ингээ кейсэн дээр ажиллаж болж байгаа одоо эмнэлгийсээ ч юм уу одоо дэлгэмэл рентген зургууд, хүмүүний анамнез, ямар шүтлбэрийн процесс гэдэгтэй шалгах ямарч боломжгүй. Биднэрт ямарч зөв хариулт гэсэн юм байхгүй. Тийм болохоор одоо ингээд гадны эмч нар хоорондоо групп болгож үүсгээл видео кол хийгээл би ингэж бодож जैन чи юу гэж бодож जैन гэд айгүй ингэж хамт бэлддэг. Гэхдээ нөгөө хүмүүсийн ч зөв гэсэн юм биш. Миний ч зөв гэсэн юм бас биш. Ингээд айгүй эргэлзээтэй. Бид нар тэгээд
одоо симуляц хийх болгондоо яг ингээд цорын ганц зөв хариултанд ерөөсөө хүрч чаддгүй. Зарим нэг шүдийг нь авна гэн, заримыг нь авахгүй гэн. Одоо жишээлбэл ингээд энэ дээр 1-8 дугаар шүдийг ингээд авахд хэцүү, үлдээхэд хэцүү. Авна гэхэд за ингээд ясны чимэглэл тестал да 60-аас 70% мисиалтай 30%, сувг бүрэн ломбдогдоогүй шүдний 70% нь гээд юутай болохоор ингээд би энэ шүдийг авнаа. За энэ дээр ингээ хөдөлгөөний зэрэг нь угаасаа ингээд 2 гэд өгсөн болохоор энэ автоматараа ер нь алаа өгч байгаа. Хэрвээ энэ хөдөлгөөний зэрэг 2 гэж өгдөөгүй ийм шүд байсан бол бас ингээ авахд хэцүү. Тэгээ үлдээсэн тохиолдолд бас энэ шүдэн дээр одоо ингээд гүүрлсэн хийх ч юм уу, энэ шүдийг ямар нэгэн байдлаар шүдлбэрт оруулаад хэрэглэхэд өөрөө энэ даацын чадвар яг юм сайн бэхлэгээ болж өгөхгүй учраас яг ирээдүйн 10 жил 20 жилд яах вэ гэсэн ийм юмнууд айгүй их гарч ирдэг. Тэгээ тэр нь бол айгүй хэцүү байсан. Одоо нэг ном уншаад ном дээр хюмац хийжлээ да энэ зөв хэлчихэж энэ буруу хэлчихэж гээд өөрийгөө шалгах их амархан юм байна гэж би сүлд бодож ирсэн. Яг зөв хариултанд байхгүй айгүй олон кейс бичээлээдэг зөв бурууг нь мэддэхгүй болохоор энэ ийм асуудалтай байсан. Тэгээд өөр одоо эмч нартай ойролцоогоор жил болгон нэг жил ойролцоогоор бэлдсэн 7 хоногт 3-аас 4 удаа нэг кейс. Тэгээд өдөрт бол тэгэл яг нэг кейс бичээл явсан. Нэг ойролцоогоор 130-40-од ерөнхийдөө кейсүүд бичсэн. Тэгээд дээрээс нь даатгалын системээ сураад энэ бичгийн шалгалт бол нэг иймэрхүү өнгөрдөггүй. Тэгээ гол бас нэг асуудалтай зүйл нь энэ бүх зүйлийг 40 минутанд багтааж бичнэ гэдэг одоо энэ ингээ ирж байгаа кейсээ нэг уншаал шууд бичиж эхлэхгүй бол цаг нь хүрэх хэрэггүй. Одоо нэг уншчаад дахиж нэг сайн уншаад рентгенийг хараад дахиж нэг сайн хараад гих завдалгүй цаг үгээд байдаг. Харлаа шууд бичиж эхлээл тэгээл яг дуусгаад 40 минут нь угаасаа дуусгаар тиймэрхүү байдаг. За бичгийн шалгалт ингээд дууслаа. Бичгийн шалгалтандаа тэнцлээ. Зарим нэг мужуудад бичгийн шалгалтных нь одоо хариу нь тухайн 7 хоногтоо чирж гин 1-2 сарын дараа чирж гин ингээд хариугаа бас хүлээн гэдэг цаг хугацаа урт байж болно. Тэгээд аман шалгалтны хуваар нь зарим мужуудад 1 сарын дараа байна. Заримд нь 3 сарын дараа, заримд нь 6 сарын дараа гэдэг юм өөр байдаг тэнцэн тохиолдол. Тэгэхээр тийм учраас хамгийн анх бэлдэж эхлэхдээ ер нь аман болон бичгийн шалгалтыг параллел ер нь хамт бэлдэж эхэлсэн зүгээр юм шиг санагдсан. Тэгэхгүй бол бичгээ дуусчаад дараа нь аман шалгалтаа бэлдэж эхлэн гэхээр амжихгүй. Аман шалгалтанд яагаад гэвэл дахиад 6 сараас 1 жил бэлдэх хугацаа надад бол шаардлагатай байсан. Аман шалгалт нь яадаг вэ гэхээр 3 профессор байна. Гуруулаа одоо өөр чиглэлийн нэг нь гажгийн, нэг нь соггийн, нэг нь туулахуурын ч юм уу. За тэгээд 1 цагийн турш 1 профессорт бол ойролцоогоор 20 минут. Тэгээд тухайн профессор надаас хүссэн асуултаа асууна. Хүссэн асуултанд нь би оновчтой хариулна. Тэгээ энэ нь болохоор надад нэг 10-аас 8.5 гэж оноо өгөхөр хэцүү санагдсан. Улмал хэцүү болоод байсан. Одоо тэнгүүд миний бүх бэлдсэн юм яг толгойд бив бэлэн хин ч юу ч асуухад бүгднгийн эхнээс нь дуустал ярих тийм чадвар хэрэг болж байгаа. Тэгээд тухайн хүмүүс маань одоо за цоорл гэж юу вэ гэж хөнгөн эхлээл тэрнээсээ гүнзгийгээл медиатор, бактерийн шинж чанар гэж маш гүнзгий төвшөнд. Одоо хэдий би гажгаар явахгүй ч гэсэн, гажгийн явж болохгүй ч гэсэн миний нэг профессор гажгийн профессор байсан. Тэгэхэд бол надаас бүр яг 20 минутын турш хийх эмчилгээний онцлог, зэмсгүүдийн ялгаа, тухайн зэмсгийг ямар үед ямар өвчтөнд хэрэглэх үү, ямар өвчтөнд хэрэглэхгүй, мэс заслын процесс, үйл явц гээд маш гүнзгий асуусан. За тэгэл одоо тулгуурын эмч маань ямар тулгуурын эмчилгээг ямар төрлийн өвчтөнд хийх үү, мэсцлийн арга ямар тохиолдолд хийх үү гэд
ерөнхийдөө одоо ингээд Германы их сургуулиудад үздэг юм хэдэн номнууд байгаа. Одоо Соггийн гэвэл 3, Гажгийн 1, Тулгуурын одоо нэг ойролцоо 7 шиг ном байгаа. Тэр 7 номыг долуулангийн юу н уншаад ойлгоод цээжлэх хэрэгтэй. Тэгээ би өөрөө флеш карт бэлдээд өөрийгөө шалгаал айгүйх асуултуудаа эхлээл нийтд нь ийм 1000 хэдэн асуултууд гаргацсан. За нэг иймэрхүү асуултууд асууж болох юм байна. Тэгээ тэрнийхээ бүх хариултуудыг нь одоо ChatGPT, AI эднэрээс бүгднийг номноосоо өөрөө уншиж ойлгосноо товчулж бичиж флеш картууд хийгээд тэгээ тэрүүгээрээ л байн бэлдээдсэн. Ойролцоогоор 1100 флеш карт хийсэн. Тэгэхдээ нэг флеш картын ард нэг үг байна гэсэн үг биш үү? Одоо нэг флеш картын ард чинь л одоо бүхэлд 1-2 хуудас юм явж байгаа. Тэгээд цаг хугацаа айгүйх шаардлагатай. Тэгээл өдөр болгоо нөгөө яг оюуны хөдөлмөр эрхэлж авахгүй өдөр болгоо яг ингээл 5-6 цаг цээжлэнэ. Цээжлээл дахиж тавтаал цээжлээл одоо ингээл бичиж ч юм уу цээжлэнэхээр айгүйх цаг алдах гэсэн. Тэгээл ерөөсөө унсан юм ойлгоо шууд цээжлээл буцааж ярих тийм чадвартай байхын тулд хугацаа их орсон. Тэгээд энэ шалгалтанд бол одоо хэлний төвшин нэгдүгээр сайн байх хэрэгтэй. Герман сурах хүчгийн уншаачуд ойлгодог байх хэрэгтэй. Эмчнэрийнхээ өөдөөс одоо мэтгэлцэж тэ өөрийнхөө саналыг ингээд хэлэх чадвартай байх гэдэг. Хэлний төвшин бол одоо хамгийн анхны тэр төр лицензийн шалгалт өгчөөснөөс бол маш дээд түвшний хэл ангаахын хэл шаарддаг юм байна гэж харж ирсэн. За аман шалгалт ингээд дууслаа. Аман шалгалтандаа тэнцсэн тохиолдолд дараагийн хамгийн сүүлийн шалгалт буюу гардан гэж байгаа. За гардан шалгалт ойролцоогоор 6 сараас бас 1 жил үргэлжилнэ. Давуу талч гэх юм уу, сул талч гэх юм уу, ийм фантом дээр хийдэг. Фантом толгоон дээр. За фантом толгоон дээр хийхийн давуу тал нь гэх юм бол одоо үйлчлэгчийн ам ангаалт хязгаарлагдмал ч юм уу. Эсвэл хэд ингээд байнга урагшин хойшин одоо толгоогоо хөдөлгөх боломжгүй үеч ч юм уу. Эсвэл настай үйлчлүүлэгчтэй ч юм уу байх юм бол мэдээж өвчтөн дээр хийх нь хэцүү. Гэхдээ фантом толгой дээр хийх юм бас дутагдaltaй сул тал гэж байна. Тэр нь гэвэл энэ шалгаж байгаа хүмүүс маань фантомоос нь шүдийг нь салгаад нөгөө өсгөлттэй лупэрээ хараад хажуу талын шүднүүдэд боор шүргээд өнгөрсөн байна уу, яасан байна? Тэр шүдийг яг градусаар нь 2 мм-ээр 1.5-аар 0.5-аар зүв зассан байна уу? Энэ тэнд жижиг, маш жижиг алдаа гарсан байна уу гэдгийг нь луптэй шалгачдаг юм томруулагчтай шилээрээ. Хэрвээ одоо хажуу талын шүдэнд жижигхэн өнгөлгөөний цагаан бор хүрээд өнгөрсөн тохиолдолд хүртэл энэ шууд тэр шалгалтыг дуусгана. Одоо тэр шалгалт нь шууд унах хамгийн том нэг шалтгаан. Тэгээд ийм фантомны шүдэн мэдээж хүний шүчиг тийм хатуу биш болохоор боор шүргэх төдийд л яг ингээд боорны мөрөнд гарчдаг. За иймэрхүү сул талууд бол байгаа. Өөр мужуудад бас өөр одоо схемээр явна. Бас цагийн хувьд ч гэсэн өөр. Гэхдээ миний өгсөн мужид 4 цаг үргэлжилсэн. Ерөнхийдөө нэгэнд хийх юм болохоор нэг шүдний бүрээс засна. Түр бүрээсээ хийн. Нэг шүдний тал бүрээс засна. За тэгээд бүрээс болон тал бүрээс зассан шүднээсээ хив авна. За тэгээд нэг шүдний авсан шүдний сувгийн эмчилгээ хийн. Сувгийн эмчилгээгээл хийсэн цэвэрсэн сувгаа ломбтно 3 удаа нийтэр энтгийн зураг авна. За тэгээд нэг шүдний мезиал, окклузал, дистал ломбны засалт хийн. Дээрээс нь ломбо тавина. Плекийн ангиллын 3-ын засалт үүднэ шүдэн дээр хийн. Ломбтно. Тэгээд нэг лабораторийн ажил.
Тэр нь зарим нэг мужуудад гипс тутгах эсвэл нэг бүрээс өнгөлөх гэдэг нэг тиймэрхүү ажил. Манай дээр болохоор металл бүрээс өнгөлөх тийм лабораторийн ажил. За тэгэд яг мэс засал болон тулгуурын эмчилгээг модель дээр хийж үзүүлэх бас амаараа тайлбарлах ийм даалгавар байсан. Та одоо саацсан ахтараа шүдийг яаж авах вэ? Ямар багжууд эхлээд хэрэглэх үү? Ямар дараалалаар авах уу? Ямар ойдол тавих уу? Тулгуур дээрх юм бол та тулгуурын эмэцлийг яаж хийх вэ? Ямар төрлийн күрэж, ямар төрлийн скейлер ашиглах вэ? Тэдрийг модель дээр үзүүлсэн. За тэгээ энэ бүгд нийлээд 4 цагийн дотор. Энэ тэгээл нөгөө өмнөх шалгалтуудыг яг адилхан. Одоо нэг хүн төгс бүрээс засаад сууг явуул за одоо 1 цаг 2 цаг тий. Бид нар цаг хангалттай байсан бол мэдээж ингэ бүгднийг төгс хийх гэдэг. Гол нь цагт баригдмал учраас бүгднийг одоо маш хурдтайгаар эхнээс нь дуустал ямарч алдаа мадаггүй өөгүй ажиллах ийм шаардлагатай болдгийм байлээ. За тэгээд гардангийн шалгалтанд тэнцэн тохиолдолд яг байнгын лицензээ авах ийм болцлыг хангаж амаа. За энэ гардан бол миний энэ шалгалтуудаас одоо хамгийн хэцүү 10-аас 10 гэдэг ангилалд орж байгаа. Яагаад гэвэл нэгдүгээрт маш их биднэрт бэлтгэл хийх шаардлагатай болж байгаа. Одоо би жишээлбэл өдөрт ингээл 10 гаруй цаг яг ингээ фантом дээр суугаад бэлтгэл хийгээл өдөр болгоо нэгээд автгаад одоо нуруу хөшөөх, булчин зангирах, шүрмэс татах гэх зэргээс эхлүүлээл дээрэс нь санхүүгийн хувьд бидний хэрэгжилж байгаа одоо бүх юм үнэтэй одоо зарж байгаа шүдмэн гэхэд одоо нэг шүд нь 3 евро, 2.5 евро ч юм уу. Тэнгүүд бид нар хэдэн зуун шүдэн дээр дадлах юм. Тэгээд жижиг ийм алдаа мадаг гарах магадлал их өндөртэй. Тэгээ мууж их сургуулиас хамаарат бас ямар шалгалтын дээр нь хатуу байдаг, ямар дээр нь зөөлөн байдаг гэх өөр байна. Миний өгж байгаа сургуулийн гардангийн шалгагч багш нар маань маш хатуу хүмүүс байж таарсан. Тэгээд одоо 10 хүн орлоо гэхэд зөвхөн нэг нь тэнцдэг. Тийм маш тийм хатуу шалгалт явж өнгөрсөн. Тэгээд ерөнхийдөө энэ бүх шалгалтыг өгөхөд өгж байгаа энэ явцад бэрхшээлүүд ямар байсан бэ гэхээр хэрвээ би одоо Монголд ч юм уу те гэртээ байсан бол бүх одоо ажиллаа хаяад одоо өөр юу ч хийхгүйгээр зөвхөн энэ шалгалтандаа өглөөнөөс орой хүртэл суугаад бэлдээд ингээд бол ямар ч асуудал байхгүй. Сэтгэл зүйн хувьд, бие физиологийн хувьд ингээд нэг 2 жилийн дотор л тэнцэнэ. Одоо бид нар Германд байгаа тохиолдолд бүтэн цагаар ажиллаж байгаа. Авс бэлдэн хийн үү, шүдний эмчийн туслахаараа энэ өсгөөл нөгөө төр лицензээ авчингуудаа шүдний эмчээрээ яг бүтэн цагаар ажиллаад эхэлж байгаа. Тэгэнгүүт өглөө яг 8-аас орой 5 хүртэл яг өдөрт 8 цаг бүтэн хүнээ үзээд гүйсээрэн байгаад яг Германд бол ингээд нэг дундуур нь амрах, нэг цай уугаад суух, уцааныг орлох ч юм уу тийм завсар бол ерөөсөй байхгүй. Бүтэн шахуу явдаг. Тэгээ оройн нь за нэг гэртээр нэг хоол хийж идэн 6 7 болно 8 болно. Нөгөө юмаа бэлдэж эхэлнэ. Толгоо молгоо одоо бие физиологийн хувьд л айгүй л хэцүү ингээд сууж эхэлнэ. Эсвэл өглөө нь 4 5 цагт босч бэлдэнэ. За тэгээд 3 4 цаг тэг өдөр болгоно яг 3 4 цаг бэлдэхгүй л бол агуулга маш их. Одоо 6 7 ном бүтэн уншиж агуулгыг ойлгож цээш нь эсвэл курс сууж болно. Тэгээд амралтын өдрүүдээр бүтэн бэлдэнэ. За нэг иймэрхүү байдлаар 1-2 жил явах бол мэдээж их бэрхшээлтэй байсан. Цаг хугацааны хувьд удаан үргэлжлэнэ. Энэ 2 жил, 3 жил үргэлжлэнэ гэдэг нь бүх шалгалтуудаа эхний орлогоороо тэнцэн тохиолдолд нэг шалгалтын дээр унах юм бол зарим нэг мужуудад дахиад 1 жил хүлээдэг. Яагаад гэвэл шалгалт нь зөвхөн жил нэг удаа авдаг учраас. Заримд нь болохоор 3 4 сарын дараа тэгэнгүүт уг нь амар байгаа. Дахиж 3 4 сар яг нүцээрэн байгаа л ормоор байгаа байхгүй юу. Тэнгүүд жилийн дараагингүүд ингээл сунжирна өдөр болгоно нөгөөх ингээд байнга формтойгоо байх бас жил хэцүү.
Заримд нь болохоор 5-6 сарын дараа жилд 2 удаа давтна. Ингээд мууж их сургуулиас хамаарат өөр. Тэгээд залхах, шантрах гэдэг нь нэг зүйлээ өдөр болгон давтна. Яг адилхан 3-6 шүдээ шалгасан дээр орж ирэх шүдээ бол 3-6 шүдээ л өдөр болгон засна. Амар шалгалтын үеэр нөгөө нэг флеш картуудаа бэлдсэн картуудаа дээр эхнээс нь дуустал өөрөөсөө асуугаал хариулаад шалгаал асуугаал хариугаал шалгаал яг ийм байдлаар за максимум 1 жил бол окей 2 жил бол окей 2-оос дээш жил ингээд 3-4 жил болоод ирэнгүүт юм айгу шантрах тийм мэдрэмж их болж ирсэн. Тэгээ алдах боломж нь максимум 3 байгаад байгаа. Энэ ингээд их сонсогдож байгаа юм шиг мөртлөө үнэхээр ингээд нэг хатуу чанга профессор нэг азгуун таарад нэг юм чанга хүний доор орчхороо ийм тэнцэх магадлал айгүй бага байхгүй. Одоо 10 хүн орлоо гэж зөвхөн нэг нь тэнцээд ахаар чинь тийм нэг азны асуудал юм шиг бас зарим нэг одоо газар нь яг бүгдээрээ биш л дээ. Тэгэд цаг алдаад байгаа юм шиг бас мэдрэмж. Одоо уг нь ингээл шүдний эмчээрээ ажиллаад жинхэнэ ингээл тийм практикт яг ингээд сурч явах ёстой үе дээрээ дахиад л нөгөө ном дэвтэртэйгээ зурлал эхнээс нь бүгднийг сураал тэгээд энэ нь 4, 5, 6 жил үргэлжлээ дахиад бараг Германд ирээд шүдний эмчээрээ нэгдүгээр курсээсээ сурцсантай бараг адилхан цаг үрэж байгаа юм шиг тийм мэдрэмж бол байх магадлалтай гэх юм уу. Гэхдээ боломжгүй юм бол биш юм байлээ. Германд үнэхээр яг өөрөө шийдсэн. Би яг л энэ замаар явна. Өдөр болгон би ингээд явж чадна. Санхүүгийн хувьд би өөрийгөө зохицуулаад бүтэн цагаар ажиллаад хажуугаараа бэлтэж чадна. Гэт ингийн бол боломжтой. Мэдээж өөр одоо улсын өчнөө хэдэн 100 мянган хүмүүс ирээлийн шалгалтыг өгөөл тэнцээл явж байгаа. Бид нар ч гэсэн мэдээж чадна. Гэр бүлтэй, олон хүүхдүүдтэй, ээж нар, аав нар ч гэсэн энэ шалгалтыг өгөөд ингээд тэнцээд явсан. Болохгүй юм гэж юусоо биш. Гэхдээ хэцүү байдгийн байна гэдгийг нь би ойлгосон. Одоо хүний хэмжтэй харьцуулахад ч юм уу. Санхүүгийн хувьд бас одоо зөвхөн нэг ном уншаад цээжлээд орох бол амархан. Одоо бүх юмыг өөрөө худалдаж аваад бэлдээд тэ орох. Санхүүгийн хувьд бол одоо бүтэн цагаар ажиллаад тэр бүх цалингаа одоо дараагийнхаа шалгалтын хэрэглэл материал сургалтанд зарцуулах ч юм уу. Нэг тиймэрхүү байдлаар ингэж өнгөрсөн. Миний хувьд мэдээж зарим нэг эмч нар маань шууд ингээл ихнийхээ ордлохоор адтай ч гэх юм уу, одтой ч гэх юм уу, юм амархан мужуудад амархан их сургуульд сайн профессорын доор ингээ хурдан явцсан хүмүүс бол байгаа. Гэхдээ бас тийм гүш газрууд байдаг. Тэгээд та бүхэнд бага зэргийн тийм төсөөлөл олгож ийм мэдтгүүн тэ болгож чадсан байх гэж найдаж байна. Яагад гэвэл би анх өөрөө Германд руу шүдний эмч болъё гээд шүдний эмчээр ажиллагээд зориход надад мэдээлэл маш бага байснаас гадна ямар ч юм төсөөлөлгүй байсан. Яг ямархуу юм хийх юм бол гээд нэг юм барагцааг нь олцсон бол би өөртөө өгөн дүгнэлт хийчихэд авахгүй за би чадах юм байна би чадахгүй юм байна. Ингээд ширэн цаг алдаа дими байна уу Монголдөө үлдгүй эсвэл гүрийгээд Германдаа нэмсэн юмч болох уу гээд нэг шийдвэр гаргахад илүү амархан байхаар байсан. Та бүхэн ч гэсэн энэ видеонуудыг үзээд өөртөө та дүгнэлт хийгээрэй. Үнэхээр Германд руу ингээд тэ золиос гаргаад их та чадхаар байна уу эсвэл та өөр замыг сонгохоор байна уу гэдгийг та өөртөө шийдээрэй. Тэгээд амжилт хүсье.